Сайн байцгаана үзэгчдээ. Дэлхийд дахинд Тэнгэр панелийн маань ээлжид дугаар та бүхэнд хүрч байна. Энэ удаад бид Америкийн нэгдсэн улсын шинэхэн ерөнхийлөгч Дональд Трампын эдийн засгийн болон тарифын бодлого, бодлогын үр дүнгийн талаар ярилцахаар студидд зочдоо ирсэн байгаа. Та бүхэнд зочдоо танилцуулъя. Тэгэхээр миний баруун гар талаас эхлээд Монгол Улсын их сургуулийн бизнесийн сургуулийн дэд профессор эдийн засагч Инх Амгалан, санхүү эдийн засгийн сургуулийн санхүү удирдлагын тэнхимийн багш шинжээч Ц. Номын Эрдэнэр хүрэлцэн ирсэн байгаа. Урилгын маань хүлээн авч ирсэн та хоёрт маш их баярлалаа. За тэгэхээр ярилцлагын эхэнд юун төрөнд Америкийн нэгдсэн улсын эдийн засгийн төлөв байдал ямар байгаа талаар Дональд Трампын санаачилж байгаа эдийн засгийн бодлого, тарифын бодлогууд богино хугацаанд болон урт хугацаанд ямар нөлөөтэй байна вэ гэж таамаглаж байгаа талаар зочдын хам байр суурийг сонсъё гэж бодлоо. Энийг хамгаалсан багшаас эхлэе тийм. За. Яг Америкийн эдийн засаг бол ерөнхийдөө нэг жилд 2 орчим хувийн өсөлттэй байдаг эдийн засаг л да. Тэгээд яг том эдийн засаг учраас ер нь бол эдийн засгийн өсөлтийн мангас бол удаан боловч багтаамжийн хувьд бол дэлхийд номер 1 эдийн засаг гэж ингэж явдаг. За тэгээд яг Монгол улсын хувьд эдийн засаг нь бол Америкийн нэгдсэн улсад бол шууд огтлцоод байх боломжтой бага боловч ер нь бол Америкийн эдийн засгийн өсөлт өөрчлөлт гэдэг маань хэрэгэд манай улсын эдийн засагт бас тодорхой хэмжээгээр нөлөөлж идэг учраас бид бол ямар ч тохиолдолд Америкийн эдийн засгийн талаар бол судалж явах ёстой. Яг сүүлийн сая Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Трамп бол ерөнхийлөгч болж гарч ирснээрээ яасан гэхээр ер нь бол Америк эдийн засаг номер 1 байх ёстой гэдэг энэ байр суурийг хадгалахын тулд бол тарифын бодлогуудыг явуулах ёстой. Ялангуяа худалдааны хувьд алдагдaltaй байгаа энэ нөхцөл байдлыг засах ийм шаардлагатай гэдэг үүднээс бол улс орнуудад бол тарифын бодлогуудыг явуулж эхэлж байгаа. Ялангуяа 4 сарын 2-оос эхлээд улс орнуудад бол энэ өөрсдийн шинэ гаргаж байгаа тарифын бодлогуудаа танилцуулна гэсэн ийм зарчмаар явж байгаа. Тэгэхээр энэ хэрвээ хэрэгжээд эхлэх юм бол Америкийн эдийн засгийн хувьд ер нь бол дэлхийн эдийн засаг дээр бол нэлээд томоохон өөрчлөлтүүдийг бий болох болов гэж ингэж харж байгаа юм. За, нэмэх шиг. Тэгэхээр яг зүгээр харахаар бол нэг ийм нөхцөл байдал харагдаж байна л да. Ер нь та түрүүн бас асуулаа нэг богино хугацаанд болон урт хугацаанд гэдэг тийм. Яг богино хугацаанд бол мэдээж энэ дээр бол одоо эдийн засгийн хувьд ялангуяа за хөдөө аж ахуйн газар тариалангийн салбарынхны хувьд бол томоохон асуудал үүсч болцсохгүй гэдгийг бол одоо жишээ нь Дональд Трамп өөрөө хүлээн зөвшөөрөөд ингэж мэдэгдэж байгаа жишээтэй тийм. Тэгэхээр ерөнхийдөө урт хугацаанд ерөнхийдөө энэ бодлогыг яах гэж хийж байгаа вэ гэдэг дээрээ бол одоо хамгийн гол анхаарал нь явж байна л да. Тэгэхээр тарифыг тавьснараа бол одоо юу гэдэг тухайн улсын одоо өөрсдийн үйлдвэрлэгч нар бол одоо илүү тийм одоо олон улсад бас өрсөлдөх ийм чадамжтай ийм одоо үйлдвэрүүдийг байгуулах. За энэс гадна бол дотооддоо гол нь энэ үйлдвэрүүдийг хөгжүүлснээрээ одоо бүх одоо нэмэн өртөг нь бол дотооддоо шингэж үлдэх юм а гэдэг л гол зорилго яваад байгаа. Тэгээд энийг ер нь бол эхэлсэн одоо хугацаа гэж ярих юм бол одоо 2016 онд ч гэсэн одоо сонгогдсныхаа дараа сүүлийнхээ 2 жил дээр бол одоо Трамп бол энэ хүү одоо айхцуудыг бол ерөнхийдөө хийж ил явж исэн л ийм л одоо түүх байгаад байгаа. Тэгэхээр 18-аас 20 он хүртэл бол ойролцоогоор бол бараг 800 орчим биллион долларын бол бараа бүтээгдэхүүн дээр татвар ногдуулж ирсэн ийм тохиолдол байгаа. За тэгэнгүүт 20 онд бол одоо эргээд Байден ерөнхийлөгч 21 онд ингээд явж байгаа үед бол одоо энэ хүү одоо худалдааны дайн гэдэг асуудлыг бол одоо фейс 1 гэдэг одоо хэлцээрээр бол ерөнхийдөө зогсооно гэж бол зорьсон боловч одоо хүртэл яг тухайн үедээ тавигдсан байгаа бас татврынхаа хувь хэмжээгээр явж байгаа ийм нөхцөл байдлууд бол харагдаж байгаа. Тэгэхээр дотоод нөхцөл байдлыг харахад бол богино хугацаанд бол мэдээж эдийн засагт бол асуудлууд үүсэх боломжтой гэдгийг бол хүлээн зөвшөөрж байгаа эдийн засагчид. За урт хугацаанд бол одоо яг өөрсдөө эргээд үйлдвэрлэгч орн болно гэдгийг зорж байгаа ийм зорилт харагдаж байна л да. За тэгэхээр намын багшийн хэлж байгаа шиг худалдааны дайн гэдэг бол нэршил яхаар гоо Дональд Трампыг ерөнхийлөгчөөр сонгодоогүй байсан үед компани танилцлын үед нь хүртэл айгаа халуун сэдв болж байсан байгаа шүү дээ. Тэгэхээр их хамгаалан багшаас асууя. Худалдааны дайн гэдгийн ард бид нар яг юу яриад байгаа, юу ойлгоод байгаа юм те? Худалдааны дайн гэдэг чинь өөрөө дайн юм бол ялагч байх юм уу, байхгүй юм уу те? Талаар яг онол талаас нь тайлбарлаад өгөх боломжтой болов. Ер нь яг худалдааны дайн гэж нэрлэж байгаа боловч энэ маань бол ер нь тухайн улс эдийн засгийг хамгаалах гол бодлого байгаа юм л да. Тэгэхээр ер нь бол мэднээс гаднаас бараа бүтээгдэхүүн их хямд үнээр ороод ирвэл дотооддоо үйлдвэрлэл хэвийн үйл ажиллагаараа явуулах, ашиг орлого олох гэдэг юм уу, эсвэл тухайн үйл эдийн засаг маань хэвийн тогтвортой үйл ажиллагаа явуулахад бол тодорхой хэмжээгээр бол сөрөг нөлөөллүүд үүсгэдэг. Тэгэхээр энэ сөрөг нөлөөллөөс ер нь бол хамгаалах зорилготой дотоодын үйлдвэрлэлүүдийг дэмжих зорилготой
зорилготой ийм хамгаалах бодлогыг бол явуулж байгаа гэсэн үг. Тэгэхээр энэ хамгаалах бодлого маань эргээд яадаг гэхээр тухайн улсын хувьд яг бараа бүтээгдэхүүний хувьд бол зарим талаар үнэтэй тусдаг боловч урт хугацаанд аваад үзэх юм бол эргээд бараа бүтээгдэхүүний үнийг хямдруулах, ард иргэдээ бараа бүтээгдэхүүнээр бол чанартай бараа бүтээгдэхүүнээр бол хангах боломжийг бол бүрддэгэ гэж ингэж хардаг байж байгаа. Тэгэхээр энэ тарифын дайн бол яг зарим үед энэ худалдааны дайн бол яг зарим үед бол яг богино хугацаанд зарим үед ашигтай байдаг. Боловч урт хугацаанд аль эдийн засаг нь хохироод үлдэх тохиолдлууд бас байдаг. Учраас ер нь бол энэ бодлогыг хэрэгжүүлэхдээ ямар хугацаанд хэрэгжүүлэх вэ гэдэг энэ талаасаа бол ер нь нэлээд сайн бодолтой байж энэ худалдааны асуудлууд дээр ялангуяа энэ дайн гэж нэрлэгдээд байгаа энэ асуудлууд дээр бол оролцож явах хэрэгтэй юм байна. Яг богино хугацаанд түрүүний хэлжсэнчлэн аль нэг улсад нь бол илүү давуу тал үүсгэдэг бол урт хугацаанд бол ер нь аль улсуудтай бол сөрөг нөлөөтэй байх магадлал илүү өндөр байдаг л гэсэн. За намын багшаас дараагийн асуултыг асууя. За тэгэхээр яг одоогийн байдлаар Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп аль улсуудыг илүү онлоод тарифын чангатуу бодлогыг баримталж байна. За нөгөө талаас тэдгээр улс орнууд нь ямар хариу арга хэмжээ авах төлөвтэй байна гэдэр талаар танд мэдээлэл олоо. Тэгэхээр ер нь бол яг энэ худалдааны дайн гэж хэлээд байгаа энэ нөхцөл байдал нь бол яг хамгийн анх бол ерөөсөө хятад улстай л хийж байгаа ийм л асуудал болж байгаа л да. Тэгэхээр одоо энэ дээрээс ер нь юуг харах юм гэхээр хятад улсад тавьж байгаа тэрхүү татварын асуудал өөрөө эргээд Канада болон Мексикийн асуудал болж хуурж байгаа л ийм л нөхцөл байдал харагдаж байна л да. За хэдүүлээ зүгээр жишээ аваад харах юм бол одоо чинь хятад улс дээр бол нэг тодорхой хэмжээний одоо өндөр хэмжээний татвар тавилаа гэж бодоход хятад улсад байгаа тэрхүү үйлдвэрлэгч нар бол ерөнхийдөө нүүж эхэлсэн байгаа. За ер нь бол өнгөрсөн оны бас сүүлээс нүүж эхэлсэн талаарх CNBC-гийн бас ийм баримтат кинонуудын төр хүртэл ерөнхийдөө гарчихсан байгааг үзэж болно. За ингээд Мексикт бол ерөнхийдөө очиод үйлдвэрээ байгуулад за хятадаас хэрвээ орж ирэх юм бол одоо тэрхүү татвар бол өндөр байсан боловч одоо юу гэдэг хөрш зэрэгэлдэх улсуудаас бол орох юм бол энэ өөрөө илүү бага татвартай авах боломж нэгтж байгаа хэрэг. Тийм учраас ерөнхийдөө яг Америк улсын зорж байгаа тэрхүү өөртөө үйлдвэрлэлээ дотооддоо хийгээд байгаа одоо хамгийн гол зорилгыг нь ерөнхийдөө боловчж байгаа хэрэг. Ийм учраас бол ерөнхийдөө шинжээчд ч гэсэн бас нэг иймэрхүү байдлаар ажиллаж байгаа. Канада болон за Мексик бол энэний бол ерөнхийдөө одоо хохирогч нь болж байгаа асуудал болж байгаа. За ингээд мэдээж энэ дээр бол нэг тодорхой бас нэг ийм шалтгаанууд бас гаргаж тавих хэрэгтэй. Тэр нь бол одоо нөгөө фентанилийн асуудал ч гэдэг юм уу те. Иймэрхүү нөхцлөөр бол тайлбарлагдж байгаа. Тэгэхгүй байх юм бол нөгөө зэрэгэлдэх хоёр улс руу бол одоо үйлдвэрүүд ингээд шилжээд нүүгээд эхлэх юм бол энэ өөрөө жинхнээсээ том асуудал болно. Тийм учраас ялцгүй энэ хоёр орн дээр бол одоо тариф тавигдж байгаа нөхцөл байдал харагдаж байна. За тэрнээс гадна та бүхэн бас харж анзаарах юм бол Америк улсад бол эргээд одоо энэ хятадын ч байна уу за магадгүй одоо юу гэдэг Азиас за Европоос ингээд үйлдвэрүүд бол очиж одоо Америк улсдаа сууршаад ингэх юм бол бид нар бас бизнесийн нөхцөл байдлыг нь хангаж өгье. За ингээд татвар дээр ч гэсэн бас хөнгөлөлттэй байх талыг бас ярилцъя л гэж байгаа. Энэ өөрөө юу хэлж байгаа гэхээр ерөнхийдөө Америкийн нутаг дэвсгэр дээр байгаа тэрхүү үйлдвэрүүдийг бол нэмэх гол санаал явж байгаа л гэж харж байна. Энэ дээр нэмээд нэг юм хэлчихв. Юу яагаад хятад дээр илүү их онцлоод байгаа гэхээр ер нь бол зөвхөн нөгөө Америк хятадын хувьд бол энэ юун дээрээс Америк бол ер нь худалдаан дээрээс бол их хэмжээний алдагдал хятадаас хүлээдэг юм байна. Тэгэхээр ер нь бол энэ худалдааны алдагдлын өндөртэй байгаа улсуудад ер нь бол Америк маань эргээд яаж юм гэхээр худалдааныхаа бодлогын хүрээнд энэ балансаа барих зорилготойгоор ер нь бол ийм өндөр тарифуудыг тогтоох юм шийдвэрүүд гаргаад яваад байгаа. Одоо сүүлд хэд л одоо Европын холбоо дээр бас тарифууд ялангуяа Европын холбоос орж ирж байгаа автомашин болон одоо согтруулах ундаа ч гэдэм энэ чиглэл дээр бол бас нэлээх өндөр тариф тогтоохоор ингээд яригдж байна л да. Тэгэхээр энэ маань юу хэлж ийм гэхээр ер нь бол Европын холбоотой ш тэр бүгд найрамдтаар тулстай ш тэр Америкийн хийж байгаа худалдаа дандаа Америк талдаа алдагдaltaй гараад байгаа ийм нөхцөл байдлууд үүсэж байна. Тэгэхээр энийг бас нэг талаас хаах зогсоох гэдэг энэ ер нь бол адилхан винийн буюу адилхан виндээ ашигтай нөхцөл байдлаар ер нь худалдаа хийя гэдэг зорилго л бас энэ давхар эндээ яригдаад ийм худалдаан дээр энэ тарифыг тогтоох гэсэн ийм нөхцөл байдлууд яригдаад байгаа юм байна гэсэн. Эдийн засгийн онолуудыг хэрэг ярих гэх юм бол тэ одоо жишээ нь ерөнхийдөө бол яг эдийн засгт төрийн одоо зохицуулалт орох ёстой орохгүй байх ёстой гэсэн нэг тийм хоёр үндсэн урсгал үндсэн гэж хэлж болох гэсэн сайн мэдэхгүй ямар ч тач хоёр талд бол ингэж хуваагддаг байгаа шүү дээ. Тэгэхээр таны саний хэлсэнчлэн хятадаас Америк руу
очиж байгаа бараа бүтээгдэхүүнүүд хямд үнэтэй те нөгөө талдаа бас чанартай байгаад байгаа учраас Америкийн нэгдсэн улс болон эцсийн гадаад худалдаанд Америк илүү алдагдал хүлээсэн байрын те экспорт нь импортоос бага байх хэмжээний ийм нөхцөл байдал үүсээд байгаа юм болов. Энэ яг өөрөө нөгөө зах зээл чөлөөтэй өрсөлдөөнтэй байна гэдгийн жишээ гэж бол хараад байгаа юм. Тэгэнгүүт одоо энэ зааг ялгааг төрийн зохицуулалт оруулж ирээдтэй ингэж хүчээр ингэж зохицуулах нь яг зөв юм уу буруу юм уу үр дүнтэй байх хэсэгт тухайд та ямар байр суурьтай нэг эдийн засгийн хувьд ер нь бол яг хуу зүгээр дотоод эдийн засагтайгээ даваад үзвэл бол мэдээж төрийн оролцоо айлуулах хязгаарлагдмал байх ёстой. Ер нь бол хувийн аж ахуйн нэгжүүд гэдэг юм уу хурж үйлчилж чадахгүй тэр хэсэг дээр бол төрийн оролцоо бол оролцож яваад ер нь бол бусад бүх зах зээлийн хувьд бол системээр нь чөлөөтэй явуулж явах ёстой. Энэ дээр бол худалдааны хувьд ч гэсэндээ ер нь бол ижлэл ойлголт явна. Ер нь бол тухайн улсын эдийн засгийн нөхцөл байдалд муугар нөлөөлөх ийм бараа бүтээгдэхүүнүүд импортоор их орж ирж байвал тухайн улс бол мэдээж энийгээ тодорхой түвшинд хамгаалах ийм зайлшгүй шаардлага бол гарч ийн. Зүгээр манай жишээн дээр аваад үзэхэд чинь хүнсний барааны бүтээгдэхүүнийг бол Монгол улс өөрсдөө бас зарим төрлийн үйлдвэрлэж байгаа. Тэгэхээр тэр үйлдвэрлэж байгаа бараа бүтээгдэхүүнийг жишээлбэл гаднаас хямд үнээр оруулаад ирэх юм бол тухайн үйлдвэрлэл маань хэвийн үйл ажиллагаа явуулах боломж алдагдах учраас тэн дээр төрийн зүгээс тодорхой хэмжээний хязгаарлалтууд тавих, за тоонд нь хязгаарлалт тавих, эсвэл тодорхой төвшөнд тарифын хязгаарлалт тавих гэдэг юм. Иймэрхүү байдлаар дотоод эдийн засгаа хамгаалах нөхцлүүдийг бол үүсгдэг байгаа. Тэгэхээр энэ бол ямар ч байсан төрөөс хийхгүй бол энийг бол аль нэг байдлаар бол хувийн аж ахуйн нэгжүүд ч гэх юм уу өөрсдөө аяндаа болчтой гэд биш л дээ. Тэгэхээр энэ дээр бол иймэрхүү хамгаалах бодлого дотоод зах зээлээ хамгаалах бодлого дээр бол төр аж ахуйн нэгжүүд маань хамтраад төрийн эцсийн байдлаар шийдвэр гаргаад энийг бол эдийн засгийнхаа нөхцөл байдал тохируулаад хамгаалтуудаа хийгээд явах нь зүйтэй байдаг л гэсэн. Зөв заахан. Яг энэ панел хэлэлцүүлгийг хийж байгаа гол шалтгаануудын одоо манай редакцийн зөвөөс хийж байгаа гол шалтгаануудын нэг нь бол яхаарахгүй сүүлийн үед манай бодлого төлөвлөгч нар Трампын тариф гэж гэдэг тийм нэршлиг бүр гаргаж ирэхээр хэмжээний одоо хэвлэлийн баг хурал болгон дээрээ л ер нь бол энэ үгийг хэлдэг болсон байгаа шүү дээ тийм. Тэгэхээр яг та хоёрынхаа яг дунд нь тавья гэж бодлоо. Монгол улсад үзүүлэх нөлөө яг байх уу байхгүй юу? Бид нар яг мэдээж яг Америкийн нэгдсэн улс дэлхийд эдийн засгаараа тэргүүлж байгаа маш том улс гэдгийг бүгдээрээ л сайн ойлгож байгаа шүү дээ. Гэхдээ яг Монгол улсын хувьд бид нар тэгж санаа зовхоор зүйл мүү юм уу биш юм уу тэр талаар та хоёрын байр суурийг бас сонсох хүсэлтэй байна л да. За манай улсын хувьд бол яг зөвхөн биднэрт бол цөөхөн бүтээгдэхүүн байгаа учраас ерөнхийдөө тодорхой байх. Зүгээр яг энэ чиглэл нь өөрөө одоо юу гэдэг ирээдүйд явах байгаа эсвэл үгүй гэдэг дээр л гол асуудал явж байгаа гэж ойлгож байна. За ер нь бол Трампын хувьд бол илүү одоо уламжлалт энергийн системийг дэмждэг буюу одоо газрын тоос, за байгалийн хийч гэдэг юм уу те. За нүүрсний энэхүү одоо эрчим хүчний их усруудыг ерөнхийдөө бол 2016 онд гарч ирэхдээ л бол энийг ярьж хэлдэг байсан. За дэлхий бол цаашдаа одоо яг энэ ногоон хөгжил рүү явхад бол бэлэн биш байна, болоогүй байна. Энийг сайн хөгжүүлэх ёстой гэдэг л одоо гол концепцийг ярьдаг байсан гэсэн үг. За үүнтэй ч холбоотой нэг хувьцааны зах зээлүүд дээр бол томоохон хөдөлгөөнөнд ордог байсан л да. Тэгээд энэхүү байдал бол яг одоо ингээд эргээд ирж байгаа. Тэгэхээр та анзаарах юм бол одоо өнгөрсөн 7 хоногт CERAWeek гэдэг маш том эрчим хүчний ерөнхийдөө хурал болдог. Энэхүү хурал дээр бол ерөнхийдөө дэлхий юуг хүлээн зөвшөөрж инэхээр за ямар ч гэсэн сэргээгдэх эрчим хүчээр бол цаашдаагаа бол одоо бид нар гол үндсэн концептоо бол болгож явахд бол арай болоогүй юм байна. За эргээд бол уламжлалт энэхүү салбарыгаа бол одоо сонгосон зөвөөл гэдэг л нэг ийм л юм руу эргээд шилжиж байна гэсэн үг л дээ. Тэгэхээр үүнээс харахад бол одоо юу гэдэг Трамп өөрийнхөө Twitter дээр ч юм уу эсвэл Трамп медиа дээр ч юм уу ингээд бичсэн юмнуудаас нь харахад бол одоо эргээд бол уламжлалт нүүрсний компаниудаас сэргээн гэдэг одоо гол мэдээлэл өгчөж байгаа гэсэн. За үүнтэй холбоотой бол хөрөнгөний зах зээл дээр бас томоохон хөдөлгөөнүүдийг одоо өчигдөр болон өнөөдөр бас нэлээд томоохон хөдөлгөөнүүд фьючер зах зээл дээр харагдчихлаа л да. Тэгэхээр энэ нүүрстэй холбоотой буюу за уламжлалт гэж хэлээд байгаа эрчим хүчийг бол ерөнхийдөө дэмжих чиглэл рүү явж ийн л гэсэн үг. Тэгэхээр тэр нь бол яг манай улсын хувьд бол магадгүй бид нар илүү одоо нөөц болцоо бас бидний байгаа учраас энэ нь бол бас эргээр тусах бах. За нөгөө талаас сөрөг хандлагууд нь гэхээр одоо USAID гэдэг юм уу те. Энэхүү одоо байгууллагуудын хувьд бол одоо хөгжиж байгаа эдийн засгуудыг бол ерөнхийдөө дэмжих бодлогууд хэрэгжүүлдэг ийм одоо нөхцлүүд байсан. За тэрхүү нөхцлүүд бол бүр нэлээдгүй хэмжээгээр бол багасаад эхэлсэн ч байгаа нэг ийм нөхцөл байдал харагдчихлаа л да. Тэгэхээр ер нь бол сөрөг болон эрэг нөхцлүүд харагдаж байна удаа л гэж хандж байна.
За Монголын эдийн засагт бол ер нь бол шууд утгаараа нөлөөлөх гэсээ илүүтэй дам нөлөөллүүд нь бол нэлээд өндөр орж ирэх болов гэсэн ийм бодол байна. Яагаад гэвэл ер нь бол сүүлийн жилүүдэд бол Хятадын үйл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнийн бууралтууд нэлээд явлаа. За үргэлжлүүлээд одоо Америк Хятадын энэ худалдааны тарифын асуудлаас болоод ер нь бол Америк руу гаргаж байгаа бараа бүтээгдэхүүнд ялангуяа энэ ган хөнгөн цагаан дээр бол тарифыг бол нэлээд сайн нэмжлээ. Одоо 25 хүртэл хувь гэдэг ингээд өмнө байсан дээрээсээ дахиад Хятадын хувьд бол 10%-ийг нэмнэ гэд ингээд ярьж чинь. Тэгэхээр энэ маань юу хэлж ийм гэхээр Америк нэгдсэн улс руу Хятадаас гаргаж байгаа гангийн болон хөнгөн цагааны үйлдвэрлэлийн хэмжээ бол нийлүүлэлтийн хэмжээ бол буурах шинжтэй болж байна. Тэгэхээр манай энэ гангийн үйлдвэрлэлтэй холбоотой аваад үзэхээр бол манай улсын хувьд бол энэ нүүрсний экспорт маань өөрөө коксчих нүүрс гэж нэрлэгдэг. Энэ нүүрсийг бол манайх төлхөө бүгд амжилтад ард улсад бол экспортлдог. Тэгэхээр энэ үйлдвэрлэлийн төмөрлөгийн үйлдвэрлэлийн хэмжээ буураад ирэхээр бол манайхаас авах энэ нүүрсний хэмжээ маань ер нь бол багасах ийм нөхцөл байдал бол үүсэх болов уу гэж харж байгаа. За тэгээ энэ хэрвээ ингээд буураад ирэх юм бол манайхаас гарч байгаа экспортлж байгаа нүүрсний тоо хэмжээ маань буурах нэг ийм аюул байгаа. Дээрээс нь нэмээд одоо энэ тарифын бодлоготой холбоотой янз бүрийн ийм худалдааны нөхцөл байдлууд эгүү болж байгаатай холбоотой улс орнууд дээр үйлдвэрлэлийн хэмжээнүүд ер нь буурах тал руу орж байгаа гэдэг энэ шалтгаанаас аваад үзэх юм бол ер нь манай дээр энэ түүхийн дэрс баялагын үнүүд бол ер нь жаахан бас нэг буурах хандлагатай ийм нөхцөл байдлууд үүсэж байна. За та бүхэн мэдж байгаа ер нь зүгээр улсын төсөв дээр гээд аваад үзэхэд анх нь улсын төсөв дээр тогтоож исэн үнээсээ одоо бүр ингээд хамаагүй багассан $70 руу одоо жишээлбэл нэг тонн нүүрсний үн бол одоо ингээд буугаад ороод ирж байгаа жишээний тий хэдийгээр бид нүүрснийхээ тоо хэмжээг нэмж байгаа боловч энэ маань нэмэхээр төсөөлчөд байгаа боловч энэ маань одоо жишээлбэл Монголын эдийн засаг дээр шууд хөрсөн дээр буухтаа ер нь бол төсвийн орлого багасах буурах гэдэг ийм нөхцөл байдал руу ороод ирж байгаа ийм нөхцөл байдал байгаа. Зүгээр яг нэг өөр энэ эрдэс баялаг дотроос яг ганц үүсэж байгаа үнэн нь бол алтал байгаа. Яг тэгэхээр энэ тарифын болон энэ олон гаргаж байгаа янз бүрийн бодлого шийдвэрүүд маань яаж юм гэхээр эргээд улс орнуудыг болгоомжлох сэтгэхүйд оруулж байгаа учраас эргээд хамгийн аюулгүй баталгаатай нөөц гэдэг утгаараа алтны худалдаа авалтууд нэмэгдэж алтын эрэлт нэмэгдэж байгаа болохоор энэ алтны үн нэмэгдээд одоо зүгээр аваад үзэхэд унц алтны хэмжээ чинь $3,000 давж байгаа түүхэн дэд хэмжээндээ хүрч ийн гэдэг ингээд яригдж байна тийм. Иймэрхүү нөхцөл байдлууд үргэлжилж байгаа учраас Монголын эдийн засаг дээр бол одоо энэ гаргаж байгаа шийдвэрүүд маань шууд одоо нөлөөлнөхөөсөө илүүтэй ер нь бол оны төгсгөл рүү гэдэг юм уу нөлөөллүүд маань илүү хурц тод мэдэгдэж эхлэх болов гэсэн ийм тав бодолтой байгаа да. Өндөр нэмэд нэг зүйлийг зүгээр дуртахад ер нь бол улс орнуудын төмрийн хэрэглээ бас тэргүй одоо ганг үйлдвэрж байгаа улсууд дээр бол маш одоо нэлээдгүй тэлнэ гэсэн бас хүлээлтүүд харагдаад ах шиг байна. За үнийг юун дээр тулгуурлаж харж ийн гэхээр одоо жишээ нь Япон улс бол өөрөө гангийн маш том одоо технологиг эзэмшиж байгаа улс байхгүй. Тэгээд ингээд өөртөө бол гаднаас экспортоос одоо бүтээгдэхүүнүүд авчираад өөртөө борлуулад одоо машин болгоод гангаар нь гэдэг юм уу гэдэг ерөнхийдөө гаргадаг гэсэн үг. Тэгэхээр энэ дээрээс харахад бол одоо жишээ нь Японы Nippon Steel компани бол одоо US Steel компаниг ерөнхийдөө худалдаж авах сонирхол маш өндөр байгаад ингээд жил гаруй хугацаа бол өнгөрч байна. За энэ бол ерөөсөө нэг юм хувийн компани буюу одоо яг л хувийн хвшлийн ийм л компани байхгүй. Тэгэхээр тэр компаниг ер нь бол зарахгүй гэдэг одоо хоргийг бол Америк нэгдсэн улсын за бүрийн засгийн газраас нь бол тавьж байгаа. Тэр нь яагаад тавьж байгаа гэхээр ерөнхийдөө бол энэ бол цаашдаа бидний нөгөө зорж байгаа зорилт буюу за ер нь бол ган үйлдвэрлэх бид нар илүү их одоо боломжтой энэ бүтээгдэхүүнээ гаргах хэрэгтэй гэдэг дээр бол одоо Америк нэгдсэн улс илүү юутай байгаад байна шүү дээ. Саналтай байгаад байна. Тэнгүүд Япон болохоор ер нь бол за ковид боллоо ч гэдэг юм уу ямарваа нэгэн байдлаар нийлүүлэлтийн сүлжээ ингээд тасалдах үед бол эдийн засгаас маш том хэмжээний алдагдлыг бол энэс болж хүлээх боломжтой гэдгийг ойлгож байгаа учраас ерөнхийдөө их газар руу гарах гэж ерөнхийдөө зорж байгаа ийм нөхцөл байдал харагдаж байна л да. Тэгэхээр энэ хүү зөрчлүүдээс зүгээр ерөнхийдөө дүгнж харахад бол дэлхийд дээр бол цаашдаа ер нь бол яг энэ гангийн одоо үйлдвэрлэл бол одоо нэмэгдэх боломжтой нөхцөл байдал харагдаж байгаа. За эсвэргээрээ бол Хятадд бол одоо чинь сая гангийн гарцыг бол ингээд бууруулж ийн гэж ярьж байна л да. Тэгэхээр энэ 2021 онд бас болж байсан үйл явцын ерөнхийдөө хэдэн хуваараа ерөнхийдөө бууруулсан яг өнөөдрийн байдлаар бол харагдаагүй байна. 2021 онд бол яг ингэж үйл явдлуудыг хийгээд 95% буурж исэн нөхцөл байдалтай байгаа. Тэгэхээр яг өнөөдрийн байдлаар тэд гэдэг мэдээлэл гарах юм бол бас энэ дээр бол дүгнэлт өгөхөд бол бас боломжтой болов. Түүнээс хитрхи эрт одоо нэг юу гэдэг
манайх одоо нүүрсээ бас борлуулах боломжгүй нөхцөл байдал руу орж байгаа гэдэг нэг ийм нөхцөл байдал яваад байгаа учраас бид нар зүгээр үнээ бол харах нь зүйтэй. За үнэн бол яг үндсэн байдаг үнэн дээрээ буюу зүгээр энгийн үед явж байгаа буюу одоо нөгөө нийлүүлэлтийн сүлжээ тасалтаагүй байх үеийнхтэй үнийн дүн дээрээ бол одоо коксч нүүрс бол эрдсэн байгаа гэдэг нөхцөл байдлыг айгүй сайн ойлгох хэрэгтэй. За тэрнээс юуны хэрэглээний гарцын хувьд бол одоо тэгэл 20-30% арчим ууд хандаг тийм асуудал бас болж байгаагүй юм байл л дээ түүхэндээ. Тэгээ харахаар бол энэ дээр бол одоо томоохон улс орнууд бас тэрхүү төмрийн үйлдвэрийн сонирхлыг бас өөрсдөн дээрээ байлгах ийм одоо хүсэлтэй тэрэн дээр нь бас тоглолтууд яваад байгаа учраас бас гангийн үйлдвэрлэл нэлээдгүй том их байх болов гэж төсөөч юм даа. Яг энэ тарифын тайнад гадаад худалдааны энэ алдагдал нь Америкийн нэгдсэн улсын хувьд бол ингээд маш их байна л гэж яриад байна л да. Яг харахгүй статистик үзүүлэлтүүдийг харахад ч гэсэн сүүлийн 5-10 жилийн жишээ ингээд харангуут ерөөсөө тгээс баланс нь trade of balance буюу одоо нөгөө гадаад худалдааны тэнцэл гэдэг зүйл байгаа штэ export import-ийн ялгаа зөрүү тэрийг нь харангуут дандаа сөрөг үзүүлэлттэй. Одоо жишээ нь хамгийн сүүлийн статистикаар 2025 оны 1-р сард бүр түүхэн дээд хэмжээндээ хүрсэн гэдэг жишээлтэй гадаад худалдааны алдагдал нь. Тэгээ яг Дональд Трампын тарифын бодлогын үр дүн нь ер нь эдийн засгийн бодлогын үр дүн чинь нэг ядаж бол нэг жилээс те жилийн дараанаас мэдэгдэж эхэлдэг байгаа шүү дээ. Тэгэхээр өмнөх Жо Байдны үед мөн түүний өмнөх ерөнхийлөгч нарын үед Америкийн нэгдсэн улсын эдийн засгийн бодлогыг ямар байсан те гадаад худалдааны алдагдал нь ийм их хэмжээнд хүртлээ одоо явсан замнал нь юу байсан болоо тэр талаар бас нэг судлаачдын байр суурийг сонсох хэрэгтэй байна л да. За ер нь бол яг хуу яг ингээл ярих юм бол яг л түүхэл ярих болчихно л да. Тэгээ одоо чинь Америк улсын хувьд бол яг өөрсдийнхөө тэрхүү доллар гэж одоо мөнгөний нэмэгдээл гол нь хамгаалах гэдэг бас нэг ийм асуудал яваад байгаа. Энэ өөрөө одоо бусад валютуудтай харьцдаг. За долларын индекс ч гэдэг юм 73 оноос хойш индекс гэж хэлээд ерөнхийдөө нэрлээ явцсан. Тэрнээс өмнө бол долларын одоо бусад валютуудтай харьцаж байгаа гэсэн ерөнхийдөө тооцож явдаг байсан. Тэгээд энэхүү үзүүлэлт бол өөрөө 1924 оноос хойш тасралтгүй унсан ийм үзүүлэлттэй байхгүй. Тэр нь болохоор өнөөдрийн нөхцөл байдал дээр бол одоо ялангуяа техникээр одоо харах юм бол нэлээдгүй доод түвшиндээ очсон байгаа. Тэгээд ингээд 2008 оноос хойшоо бол эргэж сэргээд өнөөдрийн бас нэг нөхцөл байдал дээр ирж байгаа буюу арай нэг унснаасаа жоохон дээшилж байгаа л нөхцөл байдлын. Түүнээс биш ер нь бол долларын яг тэрхүү үнгүүдлийг л ерөнхийдөө хамгаалж байгаа хамгийн гол алхмууд байна л гэж ерөнхийдөө хараад байгаа. Тэгэхээр түүхээр харахаар бол энэ хүн унжсэн нөхцөл байдал нь юутай холбоотой юм гэхээр Америк улс үйлдвэрлэгч орн байсан. Үйлдвэрлэгч орноосоо хэрэглэгч орн руу шилжсэн. Тэгээд эргээд өнөөдрийн байдлаар бол бид нар буцаад үйлдвэрлэгч орн болж ижил өөрсдийнхөө доллар гэдэг энэхүү одоо валютыг бол одоо хадгалж үлдэнэ. Ингэж хадгалж үлдснээрээ бол одоо юу гэдэг энэ чинь бол бас дэлхийн reserve currency буюу одоо нөөц баггүй да. Нөөц валют гэсэн үг. Тэгэхээр энэхүү нөөцөө одоо хадгалж үлдчихэж бол цаашдаа одоо юу гэдэг хамгийн одоо хүчрхэг орн дахиад 100 жил 150 жил ч гэдэг юм мэдгүй ерөнхийдөө хадгалах сонирхол байгаа. Эргээд мөнгө нь үнгүүдэд ч юм уу ингээд эхлэх юм бол өөр бас нэгдлүүд бас үүсэж байгааг бол бас та бүхэн бас харж байгаа бах те BRICS-ийн холбооч гэдэг юм уу өөр ямар нэгэн байдлаар бусад валютуудаар төлбөр тооцоо хийх сонирхлууд бол байгаад эхэлж байгаа учраас энэ бол нөгөө газрын тос дээр хамгийн том одоо хийгдсэн петродолларын гэрээч гэдэг юм уу иймэрхүү нөхцлүүдийг л гол нь үгүй хийх гээд байгаа учраас энэ дээр бол маш шийдэмгийгээр ингэж л орж ирж байгаа л да. Үндсэн гол санаа нь эргээд долларын чадамжийг бол сайжруулах гэж байгаа л нэг ийм л зорж байгаа хамгийн цаад хэлбэр байгаа. За мэдээж энийг хэрэгжүүлэхийн тулд бол богино хэмжээнд бол за ялангуяа одоо хөрөнгөний зах зээл гэдэг юм уу энэ дээр бол уналтууд үүсгэхэд бол нэг тийм тэрэнд зориулж одоо үйл ажиллагаагаа хийхгүй л байна л да. Урт хугацааныхаа ямиг л харж ийн гэж харж байна. Яг би зүгээр товчхоо энэ дээр хэлж. Ер нь бол яг Америк эдийн засаг өөрөө маш том эдийн засаг, үйлдвэрлэгч эдийн засаг, тэрний хажуугаар бол хэрэглэгч эдийн засаг. Ер нь бол үйлдвэрлэл хэрэглээ хоёр бол зэрэг явж байдаг. Энэ утгаар нь аваад үзэх юм бол гадагшаага их бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа ч маш их хэмжээний бараа бүтээгдэхүүнийг бол гаднаас авдаг. За тэгээд тэр нь яад үгээр маш их хямд бараа бүтээгдэхүүнийг оруулж ирдэг. Ийм учраас энэтэй холбоотойгоор бол яг Америкийн юуны импортууд бол нэмэгдээд явагдсан. Нөгөө талаас гадна Америкууд ер нь
ер нь Америкт бол хөдөлмөрийн хөлсний зардал бол маш их өндөр байдаг. Энэтэй холбоотой ер нь үйлдвэрүүдээ салбаруудаа хятад хятад бол чөлөөт байдлаар ингээд эдийн засгийнхаа урсгалыг оруулах татварын бол маш их олон хөнгөлөлтүүдийг үзүүлж ирсэн. Энэтэй холбоотой Америкийн нэлээд их компаниуд бас Америкийн хятадд очиж бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэх буцаагаа тэрийгээ эргээд Америк руу оруулах гэдэг юм уу иймэрхүү нөхцөл байдлуудын бодлогод нэлээд урт хугацаанд явагдчихсэн учраас ерөнхийдөө бол энэ алдагдлын хэмжээ нэмэгдэл яваад байсан. За ингэж явсаар байгаад одоо мэдээж энэ дээд хэмжээнд хүрч байгаа. За ер нь бол Трампын зүгээс бол гол барьж байгаа бодлого маань гэж юм гэхээр ер нь бол Америк үйлдвэрлэх ёстой, үйлдвэрлэдэг улс байх ёстой. Тэр утгаараа биднээс ийм тарифуудыг тогтооё гэсэн ийм бодлого ерөнхийдөө бариад байгаа. Тэгээ энэ нь яаж юм гэхээр эргээд дотоодынхоо үйлдвэрлэлүүдийг сэргээн үйлдвэрлэл сэргээснээр яаж юм гэхээр ажиллах хүчнийг ажилтай болгоно. За дээрээс нь нэмээд улсын төсвүүдээр татварын орлогуудын нэмэлт орлогуудыг бий болгоно гэсэн ийм л бодлогыг бол сүүлийн үед барьж байгаа гэсэн үг л дээ. Тэгээ эннийхээ хүчинд одоо Америкийн нэгдсэн улс бол дахиад эргээд хүч хэрхэг улс болно, дахиад үйлдвэрлэгч улс болно гэдэг ийм л зорилго тавиад одоо энэ асуудалтай хүрэхин тулд бас нэлийн тарифын хувьд нэлийн хатуу ширүүн бодлогод ялангуяа энэ дээр бол юуны Мексик, Канада, Хятадаас гадна одоо Европын холбооны улсууд бол энэ Америкийн тарифын бодлогыг бол ер нь бол эсэргүүцээд зөрүүлээд Америкт бол маш их Америкаас орж ирж байгаа бараа бүтээгдэхүүнүүд дээр өндөр тарифа тогтооно гэдгээ бүр аль бие усаар мэдэгдээд ингээд яваад хэлж байгаа. Тэгэхээр энэ маань өөрөөр хэлбэл харилцсан ийм худалдааны хувьд бол хүндрэлтэй нөхцөл байдлуудыг бол одоо үүсгэх алхмууд бас тодорхой хэмжээнд бол бий болчиход байгаа. Ийм л нөхцөл байдлууд үүсэж байна гэсэн үг л. Олон улсын эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжлийн байгууллага гэдэг байгууллага байдаг та олон улсын байгууллага. Энэ байгууллагаас болохоор хэлжлээ л та 2025 оны эдийн засгийн төлөв байдал ерөнхийдөө бол Дональд Трампын тарифын бодлогоос болоод эдийн засгийн өсөлт саарах төлөвтэй байна. Зөвхөн энэ онд ч биш эх онд ч гэсэн ерөнхийдөө саарах гэж байна. Гол шалтгаан нь Дональд Трампын тарифын бодлого байна гэж хэлж байгаа юм. Ийм өндөр зардалтайгаар өөрийнхөө улсын эдийн засгийг урагшин явуулах энэ бодлого нэг амжилттай хэрэгжих юм уу те? Тэр нь хүртэл эргэлзээтэй байгаа гэж бодоод байна л та. Гол нь ер нь бол дэлхийн эдийн засгийн нөхцөл байдал бол хүндрэх нь бол тодорхой. Хүндрэн гэдэг маань яг мэдээж өсөлт удаашрах тухай асуудлыг ярьж байгаа. Тэгэхээр мэдээж бол улс олон бараа бүтээгдэхүүн хэдий ч нэ үйлдвэрлэн төдий хэмжээгээр нэмэгдэл өртөг бий болж байдаг. Энэ нь тухайн улсуудын эдийн засгийг гэдэг юм дотоодын нийтлэгдэхүүнийг өргөдөж идэг учраас энэ тарифын бодлого болмоос яг үгээр улс орнууд үйлдвэрлэлийн хэмжээг бол буулгахаас өөр аргагүй болно гэсэн үг. Тэгэхээр үйлдвэрлэл буурч байна гэдэг маань эргээд дэлхийн эдийн засгийн нөхцөл байдлуудыг удаашруулах ийм л асуудлууд болно л доо. Тэгээд яг Трампын зүгээс бол яг түрүүний хэлжсэнчлэн ер нь бол ганцхан эдийн засгийн ч биш нийгмийн чиглэлийн асуудлууд дээр хүртэл нэлээд ярьж байгаа. Одоо жишээлбэл юу гэдгийг тэр нөгөө дэлхийн эрүүл мэндийн байгууллагуудаас Америк нэгдсэн улсыг гаргана гэдэг ч юм уу те. Гэх мэтлэнгээр ингээд ер нь бол ганц эдийн засаг биш ер нь бол дэлхийн бүхий л ер нь Америкийн оролцоотой байж болох энэ бүх асуудлууд дээр бол ер нь бол нэлээд хатуу байр суурьтай ингэж хандж байгаа. Тэгээ мэдээж энэ нийгмийн үйл ажиллагаа маань эргээд яадаг гэхээр бас эдийн засгтайгаа давхар холбогдож байгаа учраас энэ нь эргээд яадаг гэхээр бас дэлхийн эдийн засаг тодорхой хугацааны дараа нөлөөлнө. Тэгэхээр мэдээж бол шууд нөлөөллөөс гадна дам нөлөөлөл гэж байдаг учраас шууд нөлөөллөөрөө эдийн засагт одоо үзүүлж байгаа нөлөөллүүд явах бол дараагийн жилүүдэд шууд нөлөөлөл дээр нэмээд дам нөлөөллүүд маань ороод ирэхээр энэ дэлхийн эдийн засгийн өсөлт бол ер нь жоохон буурах юм нөхцөл байдал руу орно. Одоо жишээлбэл юу гэдгийг өмнө нь бол хятадтай холбоотой тарифын бодлогуудыг явуулахад хятад дотоодынхоо хэрэглэгч рүү чиглэсэн бодлогуудыг илүү төлхөө явуулсны хүчинд эдийн засгийнхаа өсөлтийн удаашралтыг багасгаж чадчихсан тийм. Гэтэл одоо өсөлтийн удаашралтыг жоохон түрэгдэж чадчихсан. Гэтэл одоо энэ явуулж байгаа бодлогуудууд дээрс аваад үзэх юм бол ер нь зүгээр тэр экспортлж байгаа улс орнууд дотоод эдийн засгийнхаа багтаамж руу хэр шингээж эдийн засаг өсгөж чадахгүй гэдэг үйл дээр бол нарийн судалгаа тооцоол одоо болтол бүрэн гараагүй байгаа. Тэгэхээр ер нь бол энэ бодлого маань богино хугацаанд бол нэлээд хүчтэй нөлөө үзүүлэн за урт хугацаанд хэрвээ энэ чигээрээ бодлого хатуу хэвээрээ явагдаад байх юм бол эргээд эдийн засгийн өсөлтийг бол тодорхой түвшинд бол бууруулах ер нь бол эдийн засгт бас сөрөг нөлөө үзүүлэх хандлага нөлөө давмгаалаад явах ийм нөхцөл байдал харагдана гэсэн үг л дээ. За миний хувьд болохоор яг нөгөө талынхан байр суурьтай гэж ойлгож байна. За яа тэгэхээр ер нь бол түүхэндээ ч гэсэн ер нь тариф тавигдсанаар бол тухайн эдийн засаг дээр одоо орж ирэх ч юм уу эсвэл гарах энэхүү урсгалуудыг бол ерөнхийдөө одоо нэмэгдүүлчихэж байгаа эсвэл хасчихж байгаа ийм асуудал болж байгаа. Тэгэхээр 1947 онд бол яг ихсэн одоо энэхүү тарифын асуудал бол яригдаж эхлээд ингээд дэлхийн улс орнууд бол хоорондоо бие биендээ энэ тариф тавьдаг болж гисэн юм байна л да. Тэгэнгүүт тэр үед бол дандаа нөгөө тавигдчихсан тарифаас болоод нөгөө бараа бүтээгдэхүүнүүд импортлогдож орж ирэхгүй ийм боломжтой дараагийн одоо ийм боломжууд үүсчихсэн л гэж ерөнхийдөө
тайлбарууд бас байгаад байгаа ийм нөхцөл байдал байгаа. За зарим шинжээч ч гэсэн бас яг энэ дээр бол саналтай байгаа. Тэгэхээр одоо чинь юу гэдэг энэхүү зах зээлүүдийг сонирхгүй өөр зах зээлүүдийг одоо онцгилдэг боломж гэдэг юм уу. Одоо чинь бол Хятад улс бол илүү одоо Африкийг сонирч госчих ийм жишээтэй. За магадгүй тэнцээ бол одоо Америк улс за ингээд яг өөрсдөө бол юугаа хөгжүүлнэ гэдэг дотоодын үйлдвэрлэлүүдээ хөгжүүлээд тэгэхээр энэ нь өөрөө бас яг тэр тухайн улстай бас томоохон өсөлтүүдийг гаргаж идэг бас ийм жишээнүүд бас байгаа даа л да. Тэгэхээр ер нь бол яг магадгүй 1-2 жилдээ бол асуудлууд бол гарах байх. За ингээд бол энэс цаашаа бол угаасаа нөгөө урт хугацаанд хэрэглээ угаасаа өндөр болоод явдаг учраас энэ дээр бол урт хугацаанд унаад одоо дэлхийн асуудал бол ингээл амар том болж байгаа юм шигээр бол бас ойлгох нь бас нэг талаасаа бол хэтэрхий өрөөсгөл байж магадгүй гэж бодож байна. Учир нь бол хэтэрхий одоо нөгөө медиатай холбоотой байгаа ийм үед бол юмыг дандаа ингэж тайлбарлаад байгаа нь өөрөө бас хүмүүсийг нэлээдгүй айц татуулж байгаа ийм нөхцөл байдал харагдаж байна л да. Тэгэхээр яг зүгээр түүгээр харахаар бол асуудал бол байнга гарч исэн, байнга л үүсэж исэн. Тэрийг бол тухай бүрт нь бол бас шийдээд явдаг байсан ийм л нөхцөл байдлууд л харагдаад байгаа. Тэгэхээр яг Америкийн нэгдсэн улсын шинэхэн ерөнхийлөгчийн одоо Дональд Трампын ингээд тарифын бодлогот дэлхийн улс орнууд ерөнхийдөө тасан цогцоод өөрөөсөө хэмжээнд арга хэмжээгээ аваад одоо чинь дотоодын үйлдвэрлэлээ нэмэгдүүлдэг ч юм уу те өөр зах зээл хайдаг ч юм уу тиймэрхүү байдлаар цааш нөхцөл байдал үргэлжлэнэ гэж юу нь бол таамаглаж байгаа юм зүгөө те. За яг миний хувьд бол нэг тиймэрхүү нөхцөл байдал байх боломжтой гэж харж байна л да. Энэ дээр яг зүгээр хэлж хэд энэ чинь бол эдийн засагт шок орж ирнэ гэж нэг хэлдэг л дээ. Ер нь бол тодорхой төвчөнд бол шокууд орж ирдэг. Шокийн нөлөө бол мэдээж тодорхой хугацаанд үргэлжилдэг. Эргээд шокийн нөлөө бол намсдаг. Тэгэхээр мэдээж саяны хэлж байгаа шиг саяны тэр OECD-ийн тайлан бол угаасаа 1-2 жил буюу богино хугацааны эдийн засгийн нөхцөл байдлуудыг л тайлбарлаж байгаа. Ер нь бол эдийн засаг гэдэг чинь урт хугацаанд өөрөө өөрийгөө засварлаад явдаг учраас ер нь ямар ч шок орж ирсэн байсан. Тэр шок бол тодорхой хугацааны дараа бол нөгөө тодорхой хугацаанд шокийн нөлөө бол алга болж яадаг. Тэр утгаараа мэдээж урт хугацааны эдийн засгийн асуудлыг ярих юм бол ямар ч улсууд бол мэдээж тэр байнгын юм тарифын нөлөөнд байгаа тохиолдолд бол арга зүгөө бол оллоо л одоо жишээлбэл Оросын улбаны улсыг аваад үзэлтэй. Оросын улбаны улс Украинтай холбоотой дайны байдалтай байна те. Энэ дээр яаж юм гэхээр олон улсын зүгээс маш их хоригуудыг тавьсан. Гэтэл тэр хоригуудны яаж юм гэхээр эсрэгээр Оросын улбаны улсад боломжийг бий болгоод Оросын улбаны улс өөрөө дотооддоо тэр бараа бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэдэг болоод ингэж явж байна. Тэгэхээр энэ нь яаж юм гэхээр богино гэхээс илүү урт хугацаанд тэр нөлөөллүүд бол нөлөөлөл алдаж эхэлдэг. Тэгэхээр энийг бол биднээс зайлшгүй дурдах хэрэгтэй. Тэгэхээр одоо богино хугацаанд биднээс яг ямар хамгаалах бодлого барих юм, урт хугацаанд биднээс эдийн засаг чөлөөтэй өсөж аль болох өндөр өсөлттэй байхын тулд ямар бодлого барих юм гэдэг энийг л биднээс ер нь бол ялгаж салгаж энэ дээр бол тайлбаруудаа бол хийж явах юм шаардлагагүй шаардлагатай л да. Америкийн нэгдсэн улсаас хамааралгүй өөр тийм худалдааны бүсүүд хаана үүсэх бол үгүй юу те. Одоо сая их хамгаалан багш хэлжсэн урт хугацаанд бол тэг ингээд худалдааныхаа түншүүдийг өөрчилдөг ч юм уу өөр улсуудтай худалдаа намаа хийдэг ч юм уу ийм байдлаар улс орнууд ерөөдөө зохицуулт хийгээд явах болов уу. Эдийн засгийн нөхцөл байдал юмнуудаа ингээд аваад үзэх юм бол ерөн зүгээр улс төрийнхөө нөхцөл байдалтай бол энэ маань бас давхар уялдаад явчихдаг л да. Тэгээд энэ дэр бол яг гол харж байгаа зүйл бол яг БРИКС-ийн орнууд бол илүү хүчрхэгжих гэдэг юм энэ нөхцөл байдлууд бол бас харьцангуй байж байна. Дэлхийд дээр нийт хүн амын тоонд эзлэх хуваарь ч ер нь бол БРИКС-ийн орнууд бол нэлээд өндөр байна. За тэгээд эдийн засгийн хувьд ч гэсэндээ ер нь бол Америкаас үл хамаарах байдлаар ер нь бол хоорондоо хийж байгаа худалдаануудынхаа хэмжээг нэмэгдүүлэхээр гэрээ гэж байна. За хамтарсан мөнгөнд нэмэгдэх гаргах тухай асуудлуудыг хүртэл ингээд яригдж байна. Тэгэхээр энэ болгоноос ингээд аваад үзэх юм бол яг нь ер нь бол зүгээр цаашдаа Америк болон Европ за БРИКС гэсэн ийм нөхцөл байдал руу ерөнхийдөө бол хуваагдаад явах магадлал бол бас нэлээд өндөр байж байгаа. Ялангуяа энэ Орос Украины дайнтай холбоотой Оросд тавигдсан хоригууд нэлээд хүчтэй байгаа. Нэргээд Орос, Хятад, Энэтхэг, Бразил гэдэг ч юм уу те. Энэ өмнөд Африк гэсэн энэ улсуудтайгаа илүү төлхөө холбоотой байх. Энэ чиглэл рүү ялангуяа Оросын улбаны улс өөрөө түүхий эдийн нэлээд томоохон экспортлогч орны хувьд нөгөө улсуудын хувьд бол харьцангуй бас газрын баялаг ихтэй ч гэсэндээ хүн ам олон эдийн засаг том байгаагийн хувьд бол түүхий эдийн энэ эрэлт хэрэгцээ бол бас нэлээд өндөр байгаа. Тэгэхээр энэ чиглэл рүүгээ илүү хамтарч ажиллах. За Оросын улбаны улсад одоо нөгөө Европын улбаны улсад юм Америкийн нэгдсэн улсаас авдаг байсан өндөр технологийн бараа бүтээгдэхүүнүүдийг зөрүүлээд нийлүүлэх гэдэг юм уу те. Иймэрхүү асуудлууд маань илүү төлхөө яригадад ирж байгаа учраас ер нь бол энэ БРИКС-ийн бол Европын бол Америк гэж ингэж ер нь бол энэ хуваагдах магадлал бол бас нэлээд өндөр болчиход байгаа ийм нөхцлүүд ажиглаад байна л да. Хэрвээ энэ худалдааны тарифын асуудал маань улам гүнзгийрч байгаа тохиолдолд эдгээр улсууд маань хамтын ажиллагаагаа бүр улам нэмэгдүүлэх ийм нөхцөл байдал руу бол цаашдаа бас орох ийм магадлал бол харагдаж байгаа гэсэн үг л дээ.
одоо мөнхийн дайсан гэж байхгүй гэдэг шигтэй мөнхийн ирэх ашиг байна гэдэг шиг ерөнхийдөө нэг тийм л нөхцөл байдал харагдж байгаа. Яг өнөөдрийн байдлаар бол байгаа буюу хамгийн тэр том байгаа эдийн засаг бол өөрөө маш их хүчтэй байгаа нь бол үнэн. За тэр хүчтэй байгаа эдийн засгийг одоо юу гэдэг яг өнөөдөр за бид нар болиё гэдэг нэг хэсэг бүлэг гарсан ч гэсэн эргээд тэр бүлэгчүү өөрөө яг нэгдэж чадахгүй гэдэг л асуудал яригдж байгаа. За яг өнөөдөр ингээд эргээд харах юм бол Европын холбоо ч гэсэн яг үнэндээ бол тийм бадсан гар шиг байдгүй л асуудалтай. За ингээд Европын холбооноос гардаг ч гэдэм асуудлууд байгаа. Еврог ер нь анх 96 он санаж яг гэж ер нь гаргасан байгаад ер нь яг л БРИКС-ийн хийж байгаатай л адилхан үйл ажиллагааг л хийж л гарч ирж ирсэн. Тэгэхээр яг өнөөдрийн энэ байгаа нийтлэл одоо буюу БРИКС бол өөрөө хүчтэй болж гарч ирнэ гэдэг нь дөрвөн багш хэлдэг шиг бол ийм богино хугацааны асуудал ерөөсөө биш. За энэ бол урт хугацаанд орох шаардлагатай. За энэ урт хугацаанд нь нөгөө улс орнууд ч өөрөө хэцүү байдалд ороод эхлэхээр нөгөө мөнхийн эрх ашиг л гэж байгаа гэдэг руугаал ерөнхийдөө хандаад байдаг. Ийм учраас ер нь бол нэг одоогоор бид нар нэг хэдэн жилдээ мэдгүй нэг тодорхой хэмжээнд бол нэг миний хувьд бол нэг тодорхой хэмжээнд Америк нэгдсэн улс бол ингээд эдийн засаг худалдааны асуудлыг бол тэр үүсэн хിവэрэ байх болов тэрийгач зорж өнөөдрийн энэ арга хэмжээнүүдийг авж байгаа гэж харж байгаа. За ингээд илүү одоо компаниуд нь том болоод ирэхин цагт бол тэд нар нь бол дэлхийд дамсан ийм компаниуд болж өөрөөр ерөнхийдөө бол монопол нь бол хിവэрэ байх болов гэсэн тийм л одоо онцгой байна да. Тэгэхээр энэ удаад дэлхийд дахинд панел хэлцүүлгээрээ бид Америк нэгдсэн улсын шинэхэн ерөнхийлөгч Дональд Трампын эдийн засаг за тэр дундаа тарифын бодлого нь яг Америкта өөрсдөд нь ашигтай юм уугүй юм олон улсад ямар урт хугацаанд болон богино хугацаанд ямар нөлөөллүүдийг гаргаж ирэх боломжтой юм бэ гэдэг талаар маш цогц ярилцлаа гэж бол сэтгүүлчийн хувьд бол хөтлөгчийн хувьд бол дүгнэж байна. Тэгэхээр дараагийн дэлхийд дахинд панел нэвтрүүлгээрээ яг олцъя.